Харилцах дансны ингээд түүхийг айгүй шинжилдэг болсон байна. Аж ахуйн нэгжүүдийнхаа боломжийг нэг удаа хариуцлагагүй байснараа алдчих жоох байхгүй. Бид нар өнөөдөр хүүхдэд хүртэл хэлэх ёстой л байд юм байна л да. Бид ямархуу хэмжээний зээл олгоо. Яг 200 тэрбум. За өдрийн төргийн бизнес ан подкастын сонсогчдод бас үзэгчдэд бизнес минийх редактор даваад ирж байна. За өнөөдөр бас нэг шинэлэг сэдвээр ярилцсан. За аж ахуйн нэгжийн финтех гэдэг юм нэр томьёо байдаг юм байна. Монголын зах зээлд гараад иржээ. За ингээд зочноо эхлээд танилцуулъя. Pandemi Birj компаниг үүсгэх захирал оюун нам өдрийн мэнд. Өдрийн мэнд баярлалаа. Навааг өрсөн бас тий. За баярлалаа. За тэгэхээр Pandemi гэдэг ийм одоо байгууллагад удаагүй юм одоо финтех үйлчлэгээ Монголд байна. Ерхэд яг аж ахуйн нэгж зориулсан финтех гэхээр одоо яг энэ яг юу гэсэн үг те манай яг одоо сонсогчдод бизнес эрхлэгч тайлбарж өгөх эхлээд. Аж ахуйн нэгжүүд зориулсан финтех гэдэг маань иргэд одоо энэ дээр илүү мэдрэмжтэй, илүү туршлагатай байгаа байхгүй. Тэгээ тэрний юу гэхээр мэдээж аливаа төрлийн аппликейшны зээлүүд байна, те худалдаа авалтын зээлүүд нь байна, те. Тэр энийг ингээд систем ашиглаад, аппликейшн ашиглаад шийдэж чадаад байгаа. Тэгвэл аж ахуйн нэгжүүдэд ийм зориулагдсан аппликейшны яг юм зохиц зээл гэдэг те ойлголт одоор байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр манай хувьд болонгот яг энэ орон зай дээр бид нар өнөөдөр аж ахуйн нэгжүүдэд маань гинтийн санхүүгийн хэрэгцээ үүсгэхэд аж ахуйн нэгжүүдээрээ зээл авчдаг тий богино хугацааны зээл авахын боломжийг олгож байгаа. Тэгээд яг зах зээл дээр Монголд ингээд үйл ажиллагаа явуулаад эхлэхээр юу болж байна гэхээр бидний хувьд нөгөө аппликейшн гэдэг ойлголт бол иргэд дээр явж байгаа. Бидний хувьд бол вебсайт буюу платформ хөгжүүлсэн. Яагаад тэгэхээр баах өнөөдөр аж ахуйн нэгжүүд маань гүйлгээ ихтэй дийлэгтэй нэгтлэнгууд гүйлгээ хийдэг тий. Тэгэхээр аж ахуйн нэгжийн данс гүйлгээ энэ холбоотой нөө процессыг аваад үзэх юм бол бид нарт эхний эжент платформ буюу вебсайт хөгжүүлсэн хамаагүй одоо боломжийн харилцагчд илүү ойр байх үүднээс бид нар платформ хөгжүүлээд ингээд вебсайтаар аж ахуйн нэгж маань иргэдтэй адилхан богино хугацааны ийм санхүүгийн асуудлаа шийдэх боломжийг олгож байгаа гэсэн үг. Бас манай дээр нэг өөр бас ойлголт байгаа. Яг бидний хувьд нөгөө богино хугацаад зээлийн B2B зээлийн зуучлал үйлчлэх байхгүй. Тэгэхээр нөгөө талдаар бас аж ахуйн нэгж мөнгө өгчээж манайхаас зээл авнаа л гэсэн санаа ерөөс энгийнээр тэгээд боломжийг л аж ахуйн нэгжүүдтэй асууж байгаа. Тэгэхээр танах ч одоо ингээд биржийн зарчимтай гэж байна. Зүгээр манайх ингээд судлаад анзаархаар нэг талаас бол яг хүмүүс ингээд илүү л одоо мөнгө уурсгалаа байршуулад гэх юм уу одоо хэрэглэхгүй байгаа мөнгөө те байршуулад хөрөнгө оруулаад гэх юм нөгөө талаас болохоор зээл авч байгаа нэг ийм харилцааг явуулаад байна шүү дээ тий. Тэгэхээр биржийн зарчимтай гэхээр яг энэ дэрийг тодруулж ярил өөрөөр хэлбэл зээл өсөж байгаа хүн за хөрөнгө оруулж байгаа хүн хоёрын тэнд хоорондын харилцааг яаж хийж хийж байгаа гэсэн үг. Илүү одоо нөгөө платформоо танилцуулах гэдэг шүү дээ. Яг платформынхаа процессыг за мэдээж платформ дээр яадаг вэ гэхээр аж ахуйн нэгжүүд маань бүртгэлээ үүсгэнэ. За зөвөр бүр инженеэр нь харчаа тий. Аж ахуйн нэгжүүд бүртгэлээ үүсгээд за өнөөдөр танд нэг богино хугацаанд нөөц 30 хоногийн тий за бараа татаж авах гэжсэн 100 сая төгрөг байлаа. Тань 100 сая төгрөгөө хадгаламжинд хүүгүй байх уу гэхээр за 30 хоног юм чинь манад нэг юм 28 хоногор өгчөө. 100 сая төгрөгөн дээр 1.4% хүү авчиг та манад мөнгө байршуулчихж байгаа. За нөгөө талд нь та хугацаа гараа. Манай хөглөө 10 цагаас онгоогоод 16 цаг гэхэд хаадаг байхгүй. Энэ яа 16 цаг гэхээр банк орны гүйлгэнтэй холбоотой л Монгол банкны системтэй холбоотой. Нөгөө талд зээл авъя гэд одоо аж ахуйн нэгжүүд маань төсөлтөд оруулна тий. За төсөлтөд оруулахдаа аж ахуйн нэгжүүд маань зээл эрхээ эхлээд тогтоолгоцсон байжгаад тэр эрхийнхаа хүрээнд төсөлтөд оруулна шүү дээ тий. Магадгүй нэг А гэдэг компани хувьд санхүү одоо бид нар зээлийн судалгааныхаа хийгээд эрх нь 100 сая байж болно. Тэр хүнд өнөөдөр 20 сая эрхтэй бол 20 сая гээд төсөлтөд оруулчихна. Гэтэл дараагийн нэг Б компанид дахиад мөнгө хэрэгтэй байна шүү дээ. Тэр нь магадгүй 50 сая гээд. За энэ болонгууд яадаг вэ гэхээр хугацааныхаа ирэмбэр явдаг. Одоо бирж гэдэг байгаа зарчмын зөвлөөр биржийн зарчим чинь ингээ хугацаагаараа ирэмблэгдээд хинийх дүнд таарж ин тэр нь ингээ зээл болгох. Одоо таны өгсөн 100 сая төгрөг бол одоо сая А Б 2 компани 20 50-аар оруулсан бол 70 сая төгрөг. Гэгэн зээл олгоо тэр хоёр хүн авчиж байгаа. Одоо магадгүй таны 100 саяас чинь 30 сая үлдчихэж байгаа шүү дээ. Тэр 30 нь магадгүй өнөөдөр өөр авах хүн айл байхгүй байж болно те компаниуд гэх юм бол тэр 30 сая төгрөгийг таны манаас платформ бүртгэлтэй данс руу тухайн өдрийн 17 цагаас өмнө буцаачнаа. Та тэгэхээр 70 сая төгрөгийг чинь таних бид нар арилжаанд оруулж өгч чадлаа. Нөгөө 30 сая чинь бол буцаагаад өдөрт нь манай систем хаагдлаа таны данс руу буцаж ордог гэсэн. Тэр ийм л учраас бид нар нэг биржийн зарчимтай гэдэг байгаа маань хугацааны хувьд юм дараалалтай. Дээрээс нь ямар нэгэн одоо ар өврийн хаалга байхгүй хүн өөрөө л цагаа харна, өөрөө мөнгөнд өнгө оруулна тийм. Магадгүй өнөөдөр
А компани маань 200 сая эрхтэйгээ оруулчвал та 100 л өгсөн шүү дээ тий. Тэгэхээр тэр хүний 200 сая биелэхгүй. Тэрний дараа нь одоо 100 саяар оруулсан хүнийх нь биелдэг. Яг нөгөө дүнгээрээ бас таарах нь шүү дээ тий. Энэ зарчмыг л хэлж байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд одоо 7-оос 42 хоногийн зайтай зээлүүд авдаг гэж байгаа юм тий. Тэгэхээр энэ бол одоо аж ахуйн нэгж зориулсан богино хугацаатай мөнгөний хэрэгцээг хангах юм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр яг ямар асуудлыг шийдэхэд одоо энэ богино хугацааны энэ зээлүүдээр нь чиглээд байна тий. Одоо манай зээлийн зориулт юунд байна тий. Зориулт нь тий. За тийм. Тэгэхээр зээлийн зориултуудыг ингээ ажиглаад бид нар ингээ мэдээ судалгаа хийгээд үзэхээр зээлийн зориулт маань гинтийн хэрэгцээнд аягүйх явж байна. Гайл дээр бараа ингээд нөгөө тооцоосон хугацаанаас өмнө буучаар нөгөө мөнгө урсгаланд нөлөөлөл орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх гэж авж байна. Нөгөө төр авлага нь жоохон хойшлдог. Айгүйх ер нь бол массын 80% нь баг авлага хойшлоод нөгөө орж ирэх мөнгө маань өөрөө хойшлогдсон учраас яг тодорхой хугацаанд төлөх ёстой зардлууд маань гаргахын тулд одоо манахаас богино хугацаад мөнгө авч байгаа. Авлага бол найдвартай айлуудаас ороод тэр нь авлага өөрөө нэг ямар хугацаагаар хойшилж ийн гэдгээс хамаарат 7-оос 42 хоногийн хооронд интервалтаар авч байгаа. Ер нь бас дийлэнх нэг юм 3 үндсэн л зарчим байна дөө. Гайл, авлага хойшлох, эсвэл гинтийн одоо сая бол нөгөө нэг бензиний үн, түлшний үн өслөө гэхэд бас өсгөөс нь өмнө нөөцлөх тий энэ боломжийг ашиглах. Зөв. Тэр бас авч байна. За энэ дээр би дэлгэрүүлж асууна зээлийн шалгуур тал руу. Бас нэг тоон дээр тодруулмаар байна. За таны ярианд ингэсэн байсан. Одоо Монголын аж ахуйн нэгжийн дансан 5.9 их 80 төгрөг ингээд итгэхгүй байгаад байна. Сайн ажиллаа хийхгүй байна гэсэн тий. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг мөнгөний эргэлтийг эдийн засагт оруулах гэдэг тэр зүйлийг надад тайлбарлаж өгвөл те одоо энэ мөнгийг яаж илүү идэвхтэй ажилуулах вэ гэдэг дээр бас танай платформ ямар шийдэл харж байгаа те. Манай платформ бол яг зөв таны нөгөө аж ахуйн нэгжүүд маань харилцах дансандаа би түрүүн хэлжсэн те 30 хоногийн дараа бараа татаж авах мөнгө гэдэг. Магадгүй 14 хоногийн дараа нөгөө төлбөр төлөх мөнгө эсвэл нөгөө худалдаа авалт хийх мөнгө байгаа хгүй. Тэр мөнгийг чинь одоо хэрэгтэй хүнд нь тэр 14 хоногийн хугацаанд мөнгнөөс өгөөж өгөх боломжийг л өгөөж хүртэх гэдэг нь шүү дээ тий. Харилцах дансан дээр бол яг нийтлэг одоо жигэнсэн дундаж хүү гэж яриа л да. Нэг жигэнсэн дундаж хүү бол жилийн 0.6-гаа. Гэтэл манайх жилийн 1825 багхгүй. Тэгэхээр тэр хүн 7 хоногоор авч бай хадгалж яхаар одоо тэнд үнгүү мөнгөө байршуулж яхаар манай платформ дөгөөд өөрөө тодорхой хэмжээний өгөөж хүртэх нь айгуу чухал. Нөгөө талдаа яг ийм хэрэгцээтэй гарцсан байгаа аж ахуйн нэгжүүдтэй бас туслах тэр боломжийг олгож байгаа гэдгээрээ энэ өөрөө аж ахуйн нэгжүүдийн богино хугацаанд бүх мөнгөн хөрөнгийг ингээ эргэлтэнд оруулах хинт хэрэгцээтэй хин нөгөөж хүртэх боломжтой байна. Энэ боломжуудыг олгож байгаа юм цикл гэх юм уу экосистем ч гэж ярих юм уу те эдийн засгийн юм ухаалаг систем болж таарад байгаа байхгүй. Зөв. Өмнө хоёлаа ярилцж байгаад бас тэгтээ бүх ихэнх аж ахуйн нэгжүүдийн нэг шаардлага хангадаг байдсэн шүү дээ. Тэгэхээр яг одоо яг тэр нэг хариуцлагатай зээлдэгч гэдэг юм уу сахилгавтай зээлдэгч гэдгийг танай платформын хувьд ямар аж ахуйн нэгжүүдийг тэгж үзээд байна? Ямар үндсэн тийм одоо шалгуурууд байгаа вэ? За ер нь тэгэл нэг хариуцлага гэдэг үг чи өөрөө айгүй тийм ойлгомжтой үг шүү дээ тий бүх юмд хариуцлагатай. Манай компанийн хувьд үндсэн 5 зүйлийг авч үздэг. Хамгийн түрүүний аж ахуйн нэгж маань өөрөө татварт өртөө байна уу тий? Татварт өртөө байна уу? За дараагийнх нь засаглалын компани засаглал нь өөрөө ямар байгаа бэ? За богино хугацаанд мөнгө өрөнгөнд ашиг орлогоо төлөөд манай зээлийг төлж чадчихна уу? Өөрснийх нь ажил үйлчлэгээ үзүүлж байгаа өөрснийх нь тэр хүн хин нэгнээс тендер авчаа те тэр тендерт авч байгаа үзүүлэлтээ гүйцэтгэлээ яг шалгуурт нийцсэн чанарын өндөр түвшинд хийж чаддаг. Тэгээ өөрснөө юм үзүүлж байгаа үйлчлэгээндээ өөрснөө хариуцлагатай байж чаддсан юм компани те. За тэгэл хамгийн сүүлд нь мэдээж нөгөө зээлийн иргэн төлөх зээлийн мэдээллийн сангийн одоо лавлгаа хэр хариуцлагатай хүн бай гэдгийг тэгвэл бас тодорхойлоо. Яг ингээд нэг энэ бүгдийгээ бид нар нэг юм өөрсний ойлголтоороо сахилгавттай зээлтгэж гэдэг дээвэр дор авчиад тавьч та. Тэгээ бас нэг энэ дээр амар сайн ойлгуулах нэг юм байдаг харилцагчид 5 өнөдөр ганцаараа биш гэдэг сэдвийг бид нар айгүйх яриад байгаа байхгүй. Би миний хувьд энэ сэдв дээр айгүй дуртай. Яагаад ганцаараа биш юм гэхээр хин нэгэн хүн итгэж өгсөн мөнгийг та өнөөдөр хариуцлагатайгаар аваад өөрийнхөө богино хугацаанд асуудлыг шийдэж байгаа. Тантай адилхан зовлонтой те энэ нэг богино хугацаанд зээлийн асуудал үүсдэг аж ахуйн нэгжүүдийнхаа та боломжийг нэг удаа хариуцлагагүй байснараа алдчих байгаа байхгүй тий. Яг одоо яг компани айгүй сайн хариуцлагагүй байснаас болоод B2 авч чадахгүй байх тохиолдол байх байхгүй тийм үстэй тий. Яг адилхан хараад эхэлж штэ тий.
Эсвэл энд танаас авсан мөнгийг энэ хүн буцааж өгөхгүй бид нар яг өөрснөө ирсэн сангаасаа өгж байгаа ч гэсэндээ бид нар дахиад иймэрхүү компаниуд байж болохгүй байна гэдээ тусгай боломжийг хааж байгаа. Нөгөө талд итгэл одоо манад итгээд сайн зээлдэгчтэй юм байна. Эдний зээлүүд аягүй сайн байт юм байна. Ийм сайн хүмүүст нь би мөнгө өгье итгэж байна гэх хөрөнгө оруулалт хийж байгаа тий богино хугацаанд хөрөнгө оруулалт хийж байгаа энэ хөрөнгө оруулагчийн итгэлийг алдаж байгаа. Тэгэхээр энэ бол системээр та ерөөсөө ганцаараа биш ээ. Тийм болохоор энэ сахилга бат маш чухал юм а гэдгийг энэ харилцагч нар манаас ойлгоосай. Ерөн зүгээр та нар ингээд янз бүрийн жижиг том аж ахуйн нэгжүүд танилцж байгаа. Ерөнхийдөө жижиг дунд бизнесүүдээр төлрөөд асуухад одоо мөнгө уурсгалын тодорхой юмны зураг та нарт харагдаж байгаа шүү дээ. За мөнгө уурсгал ингэж өдөрт юм байна гэд. Яг энэ талаас нарахад ерөнхийдөө ямар тхуу тийм нийтлэг алдаанууд сайжруулах байгаад байна. Ягаад тэгэхээр манай жижиг бизнесүүд бол яг тэр санхүү бүртгэл санхүүгийн сахилга батулж явах асуудалтай шүү дээ. Олон тохиолдолд. Тэгэхээр янз бүр байгаад байна л да. Практик дээр яг нийтлэг юу тохиолдод байна гэхээр одоо компани эзэн захирлууд өөрийнхөө толгоондоо нэг мөнгө урсгалаа тооцоолцдог. За энэ компанид тэрнтэй одоо тэгэл ажил хэрэг нь мэдээж танилаас танил бас тэр дотор ихтгэлцэл явж байгаа шүү дээ. За эндээс эдэн төгрөг ороод ир чинь энэ бол найдвартай юм аа гэд өөрөө дотроо ботчихдаг. Гэтэл яг нөгөө мөнгө урсгалыг удирдах санхүүгийн алба, санхүү нэгтлэн бодох бүртгэл дээр нь нөгөө энэ найдвартай авлага гэдэг нь орж ирэхгүй бол яах вэ гэдэг шийдэл нь байхгүй. Энд чинь нэг юм барианттай байх хэрэгтэй шүү дээ тий. За одоо өнөөдөр за болтоо маань мөнгөө төлөх байсан ч төлсөнгүй. Одоо тэгвэл бид нар яах вүлээ гэд энэ тооцооллыг зөвхөн захирал толгоондоо биш энийг цаасан дээр буулгаад бүх энэ санхүүтэй холбоотой мөнгө урсгалынхаа удирдлагыг хийдэг энэ албадуудаа тий мэргэжилтнүүдтэй ингээ мэдээлж явах нь айгүй чухал байгаа байхгүй. Компани дотоодын хоорондын мэдээлэл нь айгүй бага байдаг нь айгүй. Тэгээд захирал өөрөө нэг бас зарлага ботсон бичдэг. За компанид нэг юм хөрөнгө оруулалт энэ ч тийм эсвэл нэг юм худалдаа авалт ингээд дотроо ботсон. Яг нөгөө бодит байдал дээр амьдрал дээр нөгөө мөнгө нь компанид нь байгаа мó байхгүй мó баг мэдгүй явж байгаа байхгүй тийм. Тийм л асуудал байгаа гэдэг. Энэ дээр яг тодруулаад асууж чинь та нэг бас санхүү юм уучраас те одоо нэгтлэн болон захирлын харилцаа гэж нэг яригтай юм байгаад байгаа шүү дээ те. Яг тэн дээр та зүгээр нэг зөвлөгөө өгүүлтэй ер нэг одоо яг санхүүгээ яаж авч явах вэ? Яг өөрөө ч сайн мэдгүй байгаа захирал үзэндөө зарим нэгтлэндээ толгоог мэдүүлсэн ч явж байгаа те яг тэр нэг заагийг яаж тогтоох гэдэг дээр та яг юу зөвлөх вэ? За би бол мэдээж нөгөө ихтгэлтэй нэгтлэнтэй байгаарай л гэж хэлнэ эхлээд. Тэгээ нэгтлэнгууд бол компани яг нөгөө санхүүгийн амин сүнс шүү дээ тий. Тэгээд нэгт ихтгэлтэй нэгтлэнтэй хоёр нөгөө захирлын хяналтын системээ тодорхой болгох. Одоо чинь банкнууд дээр ч банксууд дээр ч гүйлгээ гаргахад салбарын захирал юм уу тий одоо нэг ийм эрсдлийн 3 давхарт хамгаалалт гэдэг нэг ийм компаниуд дээр яваад байгаа жишээ гэдэг байхгүй чинь нэгтлэн гүйлгээ ихэд захирлаас зөвшөөрөл авдаг васкод хөрөмд даардаг ч юм уу тий тэгэхээр гүйлгээнүүдээ өөрөө хянаад эхэлж байна эцэст нь захирал өөрөө энэ компанийнхаа санхүүгийн тайлан хяндаг тэр доторын тайлан дээр захирлын эрх гэдэг өөрт нь эрх нь байгаа тэр эрхийнхаа хүрээнд ядаж нэг юм баланстай уншичдаг болчвол манай ашиг нэг юм байх хэвээр өөрөө бас юм төсөөлөл одоо тэр нэг юм нэгтлэнгийн төсөөлөл захирлын төсөөлөл хоёрын хооронд мөрөө юм шүү дээ тий. Энэ мөрөөгөө ингээ өөрөө мэддэг. Энэ мөрөөгөө би энд хаанаас харах уу гэдгээ тайлангаасаа харцдаг. Эсвэл гүйлгээгээ янцдаг. Бол энэ чинь нэг юм мөрийг үүсээд байхгүй шүү дээ. Бас мөрөлт нарай бага байх байхгүй тий. Тэгээ бүхнийг амжихгүй л дээ захирал хүн гэдэг. Одоо тэгтээ сүүлийн үеийн захирлууд бол ерөөсөө айгүй тийм завгүй амар олон бүх ажлыг хийх тийм яг хэрэгтэй завтай завгүй байгаад нэг үе тий. Тий хараа яг тэрэн дээр л одоо мэдгүй байна л да. Миний хувьд бол яг тийж хараа. Маа зарим танилуд ядахгүй ингээд за ингээд алаалах шиг байдаг. Яг ингээд санхүүгийн шинжээд өссөн чирээсээ баг хасахтай гарчаад байна гэ тий. Тэгэхээр яг зүгээр бас дахиад тодруулаад асуугаад яг мөнгө урсгалтай холбоод асуугаад захирлууд ер нь яг тэр талаасаа ямар гол тоонуудыг мэдж явах ёстой одоо бизнесийнхаа одоо нэг зүрхний цогцолтыг хэмжиж явах гүйднэс тийм ээ. За тий хамгийн түрүүнд ядаж өдрийн борлуулалтын орлогоо би нэг өдөр тийм байна, сар тийм байт юм байна гэдэг ингээд нэг өдрийнхөө гаргаад ирэхээр чи сарын тоо гараад ирнэ дээ тий. За би нэг 10 ажилтнтай манай 10 ажилтан маань нэг юм сарын цалингийн зардал 30 сая юм байна. За би нэг түрээс нь тэдийг өгд юм байна. За түлшний зардал юм гарт юм байна гэдэг нэг юм зардлуудаа базаа тодорхой мэдчихдэг, орлогоо тодорхой мэдчихдэг. За энэ үйлрэлт би ашиггүй байд юм байна. Улирлын онцлогтой бол энэ нэг тийм хэцүү тоонууд биш. Хинч хийж чадхаар, хинч дотроо бодож чадхаар тоонууд байгаа. Тэгээ тэрийг яг ингээ өөрөө дотроо ядаж ингээ суурьтай бодоод за чинь манайх ингээ нөгөө богино хугацаанд асуудлыг шийдэхэд за би энэ сарын орлого минийх угаасаа өрөхгүй учраас би эднийхээс богино хугацаанд авчи сарын дараа миний борлуулалтын сезон ороод ирэх учраас би энэ орлогоороо зээлэтүүлчих юм штэ гэдэг ч юм уу те энэ энгийнээр энэ тоонуудыг хаал нэг базаа харцдаг бол энэ тэгээд нэг санхүү бүртгэлээтэй нэг бас зүрхгүй л хал гэж бодож байна. Амьдрал
юм л л та тий. За эргээд нөгөө нэг одоо хоёул үйлчлэгээр үг орох те. Одоо би зүгээр миний анзаарснаар ингээд айгүй олон банк санхүүгийн байгууллагууд ингээд нөгөө нэг харилцах дансны ингээд түүхийг айгүй шинжилдэг болсон байна л да. Тэн дээр суурилж одоо зээлийн шийдвэр их гаргадаг. Одоо гаднаар тийм самбууч гэсэн рекламын самбууд бас харсан гэдэг. Тэр дансны хуулгыг яваад тэр одоо тэгээ зээл ав гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ талаас нь яг энийг ямар онцлогтой юм одоо юу хандлага гэх юм уу те. Танай ухсын дээр ямар хуу зээлийн шалгуурт одоо энийг яаж авч үздэг вэ? Яг иргэдийн зээл дээр мэдээж нөгөө орлого зарлагын тооцоолохын тулд дансны явуулгыг хараад тэрэн дээр ч одоо нөгөө скоринг систем ашиглал одоо AI ч орж ирлээ те. Тэгээд зээлийн шийдэл авах л та. Манай хувьд бол дансны хуулга бас тодорхой хэмжээг л одоо тодорхой шалгуурыг нэг одоо зээлийн шийдвэрт нөлөөлөх тодорхой жижиг хэсэг нь л гэсэн үг. Бүхэлдээ бол дөрөвний 1-5 үзүүлэлт байгаа. Дансны хуулгыг яагаад шинжлэх ёстой гэхээр дансны хуулга өөрөө яг компани цэвэр мөнгө урсгалыг гаргахад яг амин тооны хувьд бол мөн баггүй. Манай Монголын одоо санхүүгийн салбарт хараад үзэх юм бол аж ахуйн нэгжүүд маань дандаа л хоёр тайлантай яваад идэг. Тэгэхээр үндсэн тайлан буюу татврын албанд гаргаж өгсөн тайлан маань борлуулалтын орлогын нөгөө ихэд бол угаасаа л арай бууруулж ашгаа багасгаж тий татвараа бага төлөх гэж тайлагнаад байдаг. Яг үндсэн бодит орлогын тайлан бол одоо компани дансаар яваад байгаа тий компани захирлын дансаар явж байгаа. Тэгэхээр бид нар чинь энэ Монголынхаа юм онцлогтой нөхцөлд аж ахуйн нэгжүүдийнхаа зээлийг бас шийдэх үүднээс татврын тайланг яг голчилж үнцэн амин сүнсгэж авч үзэхгүй учраас нөө дансны хулгай маань бидний хувьд бас нэг тоо үзүүлэлтэд тооцох бас нэг хэсэг нь олчод явдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр холбогдуулаад хутаас ярьжсэн шүү дээ. Манайх яг ийм байгууллагын финтек мөртлөө гадаад байдаг байгууллагын финтекээс жаах өөрөөр ажилладаг. Тэгээ илүү их нөгөө хүний оролцоотой шиг гэдэг нь саяны хэлдэг шиг илүү нэмэлт тоонууд харах хэрэгтэй болдог гэд. Тэгээ энэ яг одоо юу гэдгийг тэр нэг ихтгэлцэлгээд хоёлаа түрүү ярьсантэй энэтэй яаж холбогдож байна? Ер нь яг зүгээр технологи хүний оролцоо танаа тэр бас ямар хөө харьцаатай байдаг энэ дэр тодруулж яриуд. Бид нар B2B одоо санхүүгийн зээлийн зуучлалын салбар маань өөрөө олон улсын зах зээл дээр яаж явж байгаа гэхээр та өнөөдөр хинт зээл өгөх гэж байгаагаа мэддэг гэсэн үг. Тэгээ тэр зээлийнхаа эрсдлийг өөрөө дагаад одоо намайг чинь оюун номин хийн бэ гэдгийг та судлаад оюун номинд итгэж болох юм уу болохгүй юм уу гэдгийг та өөрийнхөө шийдвэрийг гаргаа өгдөг. Энэ ажлыг бид нар хөнгөвчлж байгаа хөрөнгө оруулагч нарт одоо богино хугацааныхаа хөрөнгө оруулагч нарт юу хийж өгч чадж байгаа гэхээр саяын үндсэн 5 шалгуурыг хангасан үндсэн сахилга хоттой ийм сайн зээлдэгчд бизнесийн хувьд тогтвортой ийм сайн зээлдэгчд бид нар таны мөнгийг зээлүүлж байгаа шүү. Та бити санаа зовоорой. Тэгээд тантай л бид нар гэрээж байгаа. Нөгөөдгөр бид нар бас нэг тодорхой эрслийн сантай байхгүй. Жишээ нь би одоо 1000 сайн зээлүүлээ гэд нэг хүнд асуудал тулгарч болно шүү дээ тий. Тэр асуудлыг шийдээд нөгөө хүн маань хүнийхээ хөрөнгө оруулагчаа охироож болохгүй учраас өөрийнхөө эрслийн сангаас хөрөнгө оруулалтынх нь мөнгийг буцааж өгөөд зээлдэгчтэйгээ бид нар бол харилцаагаа үргэлжлүүлдэг гэсэн. Тэгэхээр таны өмнөөс бид нар эрслийг чи хаагаад бамбаа болоод байж байгаа шүү гэд олон улсын зах зээлээс арай өөр байгаа шүү дээ. За тэгэнгүүт одоо нөгөө хөрөнгө оруулагч нар маань ийм солонгорсон хөрөнгө оруулагч байхгүй байгаа байхгүй тий. Одоо нэг бол урт хугацаанд л айгүй өндөр өгөөж өгөх бүтээгдэхүүнүүд манад байгаа хугацаатай хадгаламж, бонд, хөбүүц эдгээр бол дандаа урт хугацаанд өгөөж өгдөг. Богино хугацааны тодорхой хөрөнгө оруулагч нараа мэдээж урт хугацаанд хөрөнгө оруулах мөнгө нь тусдаа, богино хугацаанд бизнестэй ашиглах мөнгө нь тусдаа байгаа шүү дээ. Тэгэхээр тэр богино хугацаанд мөнгө өрөнгөөсөө бас өгөөж өгөх боломжийг л бид нар олгоод санхүүгийн салбар дээр хөрөнгө оруулагч нарын богино хугацаанд өгөөж хүртэх энэ боломж дээр бас сонирхол байгаа гэдгийг хараад бас энэ талыгаа илүү яриад байгаа шүү дээ. За одоо та нэг зарим нэг тоонууд хэлэх боломжтой. Ер нь яг байгуулагдсан цагаас танах хизээ байгууллагууд тий одоо хүртэл тэгээд ямархуу хэмжээний одоо мөнгөнгүүлгээ зээл олгоо хэдийн хэмжээний зээлдэгч хэдийн хэмжээний хөрөнгө оруулагч маань гэдэг юм уу те. Болно энэ тоо чинь бол угаасаа манайх нэг нөгөө агуу тийм нээлттэй бид нар шудраг зарчим дээр тулгуурсан гэдэг ба шүү дээ. Тэгэхээр манайх бол одоогор яг 200 тэрбум төгрөг хүрэх гэж байна. Одоо өнөөдөр маргааш шүү гэдэг дээр л за 199 тэрбум те төгрөгийг одоо нэгдсэн цагаас хойш буюу 2 жилийн хугацаанд бусдад дамжуулан олгосон байна. Биднэрт одоо хөрөнгө оруулалт хийж байгаа нийт дүн баггүй. Дундаж хөрөнгө оруулалтын маань дүн өрөө 469 сая гэж гарсан. Тэгэхээр дундаж хөрөнгө бараг 500 сая төгрөгийг нэг хүн итгэж маад өгöd байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө хөрөнгө оруулагч маань итгэл үнэмшлэн суугаад энэ чинь санхүүгийн салбар дээр цоо шинэмж хин ч итгэж шууд анхлаад манад мөнгө өгөөгүй байхгүй.
эхлээд нэг 20 саяар эхлээд за 20 сая дээр найдвартай өгж байгаа юм байна. За 30 болж байгаа, 40 болж байгаа. За тэгээд нөгөө ихтгэл нь төрөөд ирэхээр би танилгаа оруулаад ирж байгаа хгүй. Компаниуд жоо хоорондоо холбоотой шүү дээ мэдээ. Тэгээ ингээд санхүүгийн өгөөж байд юм байна гэд нэг талдаа манай дээр дундаж одоо 500 сая төгрөгийг бол хүн надад тэтгэж өгөөд идэм байна. Манай компанид тэтгэж өгөөд байгаа юм байна. А нөгөө тал дээр зээл авахд бол зээлийн дунд чинь нэг 100 сая орчим байдیں۔ Тэгээ бид нар энэ 199 тэрбум төгрөгийг дамжуулахдаа 1078 удаа бусдад одоо зээлүүлсэн. Тэгээ бусд маань буцаагаад хугацаанд гэсэн байгаа байхгүй. Хэдий бид нар юм жоохон богинохон хугацаанд эргэлдэж байгаа хэрэглэгч төрж байгаа ч гэсэндээ энэ тоо маань илүү томорч чадвал бид нар хин хиндэ юм ашигтай энэ санхүүгийн салбарын цоо шин бүтээгдэхүүн болж чадах болов уу гэж. Зөв. Тэгэхээр танах дээр чинь чанаргүй зээл гэдэг ойлголт нь байхгүй гэсэн үг тий. Яг үндсэндээ 2 жилийн хугацаанд бид нар ямар нэгэн хугацаа төрсэн зээл ерөөсөө байхгүй. А энэ дээр мэдээж нөгөө 2 жилийн хугацаанд чинь хугацаа төрсэн зээлгүй ажиллана гэдэг чинь өөрөө айгүй бас содон мэдээ шүү дээ. Одоо хүмүүс одоо ямар мундаг юм бэ? Үгүй энэ мундагтай ерөөсөө биш. Энэ өөрөө хариуцлагын л асуудал. Анханасаа энэ хүмүүстэй ойлголцох. Бид нар чинь нэг юм Монгол хүмүүс чинь нэг юм суурь нь харилцаа суурьтай шүү дээ тий. Тэгээ яг энэ өөрийнхөө процессыг яг энэ үйл явц аягүй сайн ойлгуулж чадаад дээрэс нь нөгөө сахилга хоттой бидний энэ шалгуурыг хангаж орж ирдэг аж ахуйн нэгжүүд маань өөрөө бас угаасаа одоо төлөх чадвар нь байж байгаа учраас энэ дээр бол ямар нэгэн асуудал гардаггүй. Танаас тийм нэг зүйл бас сонирхож асуумаар байна. Одоо ингээд төрчтөр хувийн хвшилтэр бүгдээрээ л өдөр тутамд амар нэгэн татан авалт хөдөлтөй авалт хийж байгаа. Өөрөөр тендер харилцаа тий. Тэгэхээр тэн дээр одоо бас бэлэн мөнгөний хэрэгцээ аягүй их хэрэг болдог. Энэ тендерийн харилцаанд танах хэрэг бас ямар үр гүйцэтгэж болох вэ? Одоо янз янзын хэрэгцээг л хандаж болох гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр тендер дээр бол бид нар мэдээж аж ахуйн нэгжүүд чинь өөрснөө тендер авчин. Бидний хувьд бол нөгөө шалгуурын хувьд яг л ялгаа авахгүй. Яг л зээлийнхээ архийг тогтоогоод өгчин тэр хүмүүс маань аль нэг тендерт орохдоо тэр богино хугацаанд мөнгө өрөнгөд одоо манахаас зээлээ аваад асуудлаа шийдэж болно. Энэ тендерийн асуудал дээр бид нар бол нөгөө Tender Hub гэдэг компанитай бас нөгөө санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч тал дээр орцсон. Одоо аж ахуйн нэгжүүд маань барьцаа өрөнгөний уяатан нөхцөлтөөр манахаас одоо тендерт орж байгаа компаниуд бол мэдээж тодорхой шалгуурыг хангацсан. Ядчил татварт өргөө тий. Яа тодорхой хэмжээний санхүүгийн чадамжтай компаниуд байгаа учраас тэр Tender Hub дээр өгсөн материал дээр тулгуурлаад бид нар богино хугацаанд зээлийг аягүй богино хугацаанд шийдвэрийг гаргах боломжтой. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань тэр Tender Hub-д байгаа бүртгэлтэйгээ аж ахуйн нэгжүүд маань бас манах гэдэг энэ пандемик гэдэг платформ бас бидний энэ асуудлыг шийдэх бас гарц байгаа юм байна шүү гэдгийг жоохон мэдээллийг маань мэдээд авчдаг. Энэ одоо миний одоо өнөөдөр таны зөвтэй яаж байгаа энэ подкаст маань тэр аж ахуйн нэгжүүдэд хүрч чадвал энэ бас аюу тум боломжийг нээж өгч байгаа аж ахуйн нэгжүүдэд. За сонирхолтой. За тэгэхээр одоо таны талаар сонирхмоор байна. Одоо оюун намын гэдэг хүн ягаад ийм B2B финтех байгуулад эхэлж вэ те. За тэгээд яа би чинь өөрөө юутай банк санхүүгийн салбарт хас банкнд бас нэг 10-аад жил ажилласан туршлагатай. Тэгээ нэг мэрэгсэн зээл хэдийн засагчдыг одоо цолтой. Тэгээд банк усын салбарт бас нэг 7 жил ажилласан. Тэгэхээр энэ банкны салбарын одоо би зүгээр бизнес ярих юм бол өөрийнхөө хийж байгаа юм ярих юм бол банкны хүү за банк усын хүү хоёрын яг дэлхийд дундуур нь манай хүүгийн марж яваад нь шүү дээ тий. Тэгээд дээрэс нь нөгөө зээл дээр ажиллаж байсан туршлагатай хөрөнгө оруулалтын дээр бас юм эрсдэлгүй зээл гаргана гэдэг чинь бас манай багийн хамт олонны бас нэг юм бага бүрдүүлж байгаа тий. Энэ бас засаглалт бас их манай компани учир байгаа гэж хардаг. За миний хувьд бол нэг юм банк болон банк усын туршлага дээрээ тулгуурлаад энэ бизнесийг бас амжилттай авах болов гэж бодож зориглож энэ компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж яваа. Ийм л эмхтэй хүн байна да. Танах чинь ийм шинэлэг одоо бизнес модель учраас яг одоо ийм зориулагдсан эрх зүй орчин байхгүй. Одоо тийм учраас санхүүгийн зохицуулах орны Sandbox-ийн орчинд яваад байгаа шүү дээ тий. Энэ дээр бас яг ойлголттой үйл. Sandbox-ийн орчинг бол та айгүй сайн мэдэж байна. Гэхдээ маа ихэнх үзэгчид мэдэхгүй байгаа тий. Тэгэхээр зүгээр энгийнээр тайлбарлах юм бол өнөөдөр банк усын тухай хууль гэж байгаа. Мөнгөн зээлийн тухай хууль гэж байгаа, банкны тухай хууль гэж байгаа тий. Гэтэл яг манайхтай адилхан юм үйлчлэгээ үзүүлж байгаа хууль эрх зүйн орчин Монгол улсад байхгүй. Тэгээ бидний энэ санхүүгийн үйлчлэгээ угаасаа дэлхийд шинэлэг Монгол улсдаа ч анхных гэдгээр хууль эрх зүйн орчин байхгүй. Гэхдээ бид нар чинь ямар нэгэн байдлаар санхүүгийн салбартаа харьяалагдах хэрэгтэй шүү дээ. Энэ санхүүгийн үйлчлэгээ үзүүлж байгаа учраас. Ийм учраас санхүүгийн зохицуулах хороо маань биднэрт дэмжлэг үзүүлээд энэ Sandbox-ийн орчин гэдгийг 3 жил 4 жилийн өмнө нээгдээд эндээ одоо манахаас гадна бас 4-5 компаниуд туршигдаа авч яадаг. Тэгэд энэ маань бол санхүүгийн зохицуулах хорооны одоо биднэрт бизнес эрхлэгч нарт үзүүлж байгаа айгүй том
одоо алхам байхгүй юу бодлогын хувьд бид нарт энэ сэндбоксын орчин гэж байдаг бол бид нар одоо хаана хандаж юу хийх вэ тэгээ. Тэгэхээр зохицуулахороо маань бас энэ дээр шинэ бизнесийг шинэ юм санхүүгийн үйлчлэгэнд аягүй дэмжлэг үзүүлж байгаа ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр бас таны талаар уншсан ч юм одоо Монголын анхны мэрэгсэн зээл эдийн засагч гэдэг нь шүү дээ. Одоо зээлийн эдийн засагт бол зөндөө шүү дээ, тий. Тэгэхээр мэрэгсэн гэдэг нь яг чанарын яг ямар ялгаатай байна? Яг мэрэгсэн гэдгийг бол энэ нөгөө анх тэр 2010 онд жилээ банкны холбоо байгуулагдаад тэгээ банкны холбоон дээр одоо банкнд ажиллаж байгаа энэ мэрэгсэн одоо мэрэгжлийн эдийн засагч нарыгаа илүү чадвархжуулах зорилгоор банк болгоноос төлөөлөл болгоод нэг 10 дүгнэлт төгсөж ирсэн юм да. Тэгээ тэрнээс хойш юу болж байгааг одоо ер нь сонирхог өөрөө нөгөө шин төсөл мөсөл тэгээд ингээ авцсан чинь яг мэдгүй. Ер нь бол тэр мэрэгсэн зээлийн эдийн засагч гэдэг маань илүү энэ эрсдэл тэ илүү оновчтой шийдвэр гаргах дээр л тулгуурлаж одоо биднэрт сургах гэж байгаа тийм одоо цол юм уу да тий. За тэгэхээр подкаст маань өндөрлөх өгч जैन сүүлийн асуултаар зөв сонирхоход одоо та нарын цаашдын амбиц яг юу вэ те? Мэдээж одоо яг одоо Sandbox орчноос хизээ нэг өдөр гарна те яг үнчгэрөөр явах хэрэг гарна те. Тэгтээ бол танах айгу ирээдүйтэй гоё одоо сонирхолтой зах зээл санагдаж байна. Тэр нь цаашдаа ямар амбицтай байна? За ер нь бол бидний хувьд бол нөгөө технологи суурьтай байгаа. Энэ технологи суурь дээрээ бид нар үндэслээд одоо хүн болгоно л одоо үйлчлэгийг аль болох хэлбэршүүлээ те илүү технологийн яа руу чиглүүлж байгаа. Бидний хувьд ч гэсэн яг энэ зарчмын дагуу явна. Амбицийн хувьд аваад үзэх юм бол бидэд Монголынхаа энэ томоохон аж ахуйн нэгжүүдэд байгаа тэр 5.9 их 80 гээд одоо 4 жилийн тоо шүү дээ тий. Энэ тооныхаа ядаж 10%-ийг манайх ингээд ашиглацдаг манай системээр дамжуулаад аж ахуйн нэгжүүд маань ашиглацдаг бидэнд итгэдэг байгаад одоо бид нар нэг юм зах зээлийнхаа зорилт зах зээлийнхаа 10% дээр байршиж бүр илүү зайшлууд бол олон улсын зах зээл дээрээс би хөрөнгө оруулалт татаад илүү бага хүүтэйгээр зээлийн зардлаа аж ахуйн нэгжүүдтэй зээлийн зардлыг бууруулахын боломжийг бас олгох одоо сонирхолтой л байгаа. Тэгээ одоо хууль эрх зүйн маань гоё бүрдээд манай санхүүгийн зохицуулах орон дээр бид нар бас хууль эрх зүйн орчин маань хурдан гараад бид нартай ингээм хамтарч ажиллаад цаашлаад энэ бүтээгдэхүүн маань улам хөгжөөд хамгийн гол нь эрсдэл багтай. Тэгээ манай монголчууд манай аж ахуйн нэгжүүд маань энэ хариуцлагатай сахилга бат гэдгийг ер нь нийтээр хөвшүүлээ сурчвал их зүгээр байгаа юм. Тэгээд ер нь бас аж ахуйн нэгжүүдэд хэлэх сахилга батыг эрхэмлээрээ бид нар өнөөдөр хүүхдэдээ хүртэл хэлэх ёстой л байд юм байна л да. Бид нар Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлтэй болно гэдэг чинь чи эргээгээд моргижийн зээл, орон сууцны зээл авч чадахгүй болно. Машины зээл авч чадахгүй болно. Одоо ингээ гоё мэдээллийн нөгөө скор оноонууд гараад ирчлээ. Энэ оноо чинь нөлөөлт юм аа. Гэт энэ нөгөө алсын хараатай хүүхдээ хүртэл бид нар бэлдэх ёстой юм байна л да. Тэрэн дээр бас эцэг эхчүүдийн анхаараас аж ахуйн нэгжүүд маань бас анханасаа өсгөн байгуулагдсанаас хойш ядаж энэ зээлийн соёлыг өөрсөндөө ядаж зээлийн хугацаанд нь төлөхгүй бол болохгүй шүү гэдэг номер 1 асуулт нь те хамгийн түрүүний хийх ёстой юм зээлээ төлдөг энэ соёлыг түгээгээсэй л гэж хүсэж байна да. Бүрэл хариуцлах гэдэг бол таны бас нэг хураажгын хөрөнгө байх гэдэг шүү дээ. За баярлалаа. За тэгээд сонирхолтой сэдвээр ярилцлаа. Подкастын зүрхэд өндөрлөж явж байна. Тэгээд зүгээр яг хуу над төрс нэг одоо дүнэлт юм уу сэтгэлдэх юм одоо нэг юм юу гэдэг юм лээ. Монголд ингээд мөнгө уулын аюу их байгаа. Гэхдээ ингээд тэр мөнгө аюу сайн ажиллаа хийхгүй ингээд залах байгаад байна гэдэг байхгүй юу? Тэгэхээр бол танах бол бас нэг одоо тэр 5.9 их 80 гэж яахан залах байгаа мөнгөний нэг хэсгийг нь ажилд оруулах гэж яваад байна шүү дээ. За баярлалаа. За ингээд бизнесийн подкаст өндөрлөе. Манай подкастын сонсогчд манай YouTube чаналыг дагаарай, лайк, шеэр, комментээр дэмжээрэй. Манай зочноор Pandme Биржийн гүйцэтгэх захирал Оюун Намин оролцлоо. Баярлалаа. Баярлалаа.